Монгол хүнд адууны мах тохирохгүй гэдэг яриа сүүлийнхээ тунагт гараад байна. Гараад авах юу яах вэ? Гаргаад байх шиг байна. Эмээлтийн бойны газарт хятадууд Монгол адууг олон зуугаар нь ядалж, цус нүжинд гол мөрөн шиг урсаж байгаатай холбоотойгоор морин тайртай монголчууд үүнийг эсэргүүцсэн бичиж шуугиж байгаа яг энэ цаг үед ийм яриа гараад ирж байгаа юм. Хүн төрлөختөн адууг гаршуулан ашиглах болсон тэр цаг үеэс л эхлэн адуугаа идэж хоол хүнсэнтэй ашиглаж ирсэн. Тэр тусмаа манай монгол үндэстэн бий болсон цагаас л адууныхаа махыг идэж хэрэглэж ирсэн. Тэгтэл харин яхаараа гів гинтхэн яг өнөөдөр монгол хүний бие адууны махтай архаа болчихдаг үлээ. Хэрвээ адууны мах монгол хүний бие организм тохирдоггүй байсан юм бол бүр хаа байсан дээр үед Чингисийн байлдан дагуултын үед л монголчууд адууны махнаас болоод бүгдээрээ хязчих байсан юм шүү. Цаашлаад өнөө цагт адууны мах өдөж буй монголчууд яагаад амьд арзааж минь мэлтийгээд явж байдаг юм болоо гэх асуулт ч гарч ирнэ. Гол эргэлзээ. Монгол адууг олноор нь хятаж буй энэ цаг үед ийм яриа гараад ирж байгаа юу? Гаргаад ирж байгаад л оршиж байна. Хятад японочууд идэж болдог, монгол хүн л ганцаараа идэж болохгүй гэж байгаа юм шүү бүр. Адууны махны чанжуудаас л гаралтай яриа болов гэмэн сэрлэг төрхөөр харагдаж байна.